Подон дээр суугаас та бүхнийхээ амраг ярим мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнэ оюун Болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтэey Unitel компани ивент итгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 өсөө хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухааны час чулуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол санах хойг сансрын туяанаас хамгаалсан хамгаалцсан юм биш үү те. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За өнөөдрийн ярих сэдэв бол өмнөх бас хэдэн сэдвүүтэй маань их ойролцоо. Бас компьютерийн санах хойно тухай ярина. Гэхдээ энэ удаа болохоор илүү тийм сансар огторгуутай холбоотой, харьцангуй онолтой холбоотой. За хамгийн одоо сонирхолтой хэсэг нь хороо ертөнц одоо бидний одоо хүрээлэн байгаа сансар огторгуу маань хүн төрөлхтөн ерөөсөө энэ өндөр хөгжилтэй техник технологитой болохгүй гэдэг ийм аюутай. Одоо зоригтой юм шиг. Тий. Анханасаа одоо бидний нэг компьютер үтэх гээл оролдонгоо тэрийг нь боснуулаад сүн сүдэр шиг юм сүдгнүүлж ингэж одоо тэр санах хог нь одоо тий сансан юмыг нь мартагнуулаад мартамхаа болгоод компьютерийг бол ингээд аль болоход ажилуулахгүй гэж зүтгэдэг ийм хороо ертөнцид бид нар амьдарч байгаа. За энэ тухай өнөөдөр ярина. За ер нь бол нэлийн юмнууд нь өмнөх одоо дугаарууд дээр яригдсан зүйлүүд бол гарч ирэх бах. За одоо жишээлбэл анх 1936 онд энэ анхны ерөнхий зориултын компьютерийн онлыг энэ наалан тьюринг гаргаж ирсэн байдаг. За тий өмнөх төрөлгөр ярьсан байна. За бүтцэн нь бол айгүй энгийн ийм хязгааргүй урт тууз байгаа. За тэгээ нэг толгоо байгаа. Тэгэл болоо. За тэгээд тухайн хязгааргүй урт туузыг дөрвөлж ийм хэсгүүдэд хуваагаад тэгээ дотор нэг юм тэмдэг тавина. Ямар ч хамаагүй тэмдэгтэйсэн бол А Б С гэсэн ч болно 1 2 3 гэсэн ч болно. Одоо орчин үеийн компьютерийн онлоор бол тэг 1 2-ыг тавьдаг тийм үү. Альсгүй зүгээр хар цагаанаар бутсан ч болно. Ингээ хараар бутсан. Альсгүй одоо хар байхгүй байх юм бол одоо тий техник интернет ойлгож болно. Янз бүрээр. Ер нь бол энэ яг онол дээр нь бол зүгээр юм тэмдэгтэл тавина гэд бичсэн байгаа. Тухайн одоо тэр толгойд нь тухайн компьютерт өөрт нь ийм цагаан толгой гэж байдаг. За тэр цагаан толгойг ашиглаад юусэн мэдээллүүдийг бүртгэн. Одоо мэдээллүүдийг тэмдэглэж авна. Санах одоо тэр нэг урт тууц чинь хязгааргүй урт тууцвал санах гэсэн үг шүү дээ тий. За тэгээд толгой дотор юу байгаа вэ гэхээр ерөөсөө тэр толгой тэр тууцсан дээрээс уншина. За тэгээ боловсруулна. Тэгээ санана. Тэгээ хөдлөнө. Ингээл болоо. Тэгээ арилга нь бастай. Нэг иймэрхүү цөлөөд. Гэхдээ кассет гэхдээ энийг яаж хийх вэ гэдэг одоо юу ямар тэмдэгтэй байх юм бол яаж солих юм, яаж арилгах юм, яаж одоо хаашаа үсрэх юм, хаашаа гүйх юм, хаашаа очих юм гэдэг энэ бүх заавруудыг одоо тэмдэглэж авсан юм заавар гэдэг нь бас толгой дотор байгаа. За тэгэхээр толгой болохоор өөр дотроо ийм зааврыг хадгалж яадаг бахан. За дээрэс нь хамгийн сүүлд байсан одоо энэ төлөв буюу state гэдэг юм санджаах хэрэгтэй байдаг. За нэг ийм л юм байна. За ингээл ерөөсөө хороо ертөнцийн дээрх бодогдож болдог бүх бодлогыг боддог ийм одоо компьютерийн санаа онол гаргаад ирж байгаа. За тэгээд энийг бол бодогдож болдог бүх бодлогыг бодож чаднаа гэдгийг баталсан. За энэ юу яриад бодогдож болдог бодлогыг бодно гэж чинь юу гэсэн үг юм? Болохгүй байна. Харин тийм яг үнэ тийм. За тэгээ бодогдож болдгоо бодлого гэж одоо юу байдаг вэ гэхээр одоо жишээ нь хамгийн энгийн жишээ бол энэ нэг дуустдаггүй хязгааргүй үргэлжилдэг ийм одоо юу луп гэдэг чи одоо юу гэдэг хязгааргүй үргэлжилдэг луп. Жишээлбэл нөгөө юу байгаа шүү дээ. Давталт. Тийм давталт байгаа. Яг үнэ тийм. P5 гэж бол найсгүй бол одоо ийм хязгааргүй үргэлжилдэг ийм давталт. Зүгээр л ингээд үргэлжлүүлээ орхицсан. За тэгээ хизээч тэр давталтаас гарах нөхцөлийг нь бичиж өгөөгүй байх юм бол тэр ингээд тэр дотор хязгааргүй ингээд үүрт гацсан гэсэн үг. За энэ нь бол нэг бодогдож болдгоо бодлогын жишээ. За өөрөөр бол орчин үед бол бид нар одоо квантын компьютерийн квантын бодлогуудыг бол классик компьютер дээр бодож чадахгүй. Одоо жишээлбэл энэ Тьюрингийн машин дээр бодож чадахгүй. За нэг иймэрхүү машин зохион бүтээсэн байдаг. За гэхдээ эндээс нэг сонирхолтой юмнуудыг анзаарч болно. Тэр нь юу гэхээр энэ дотор хоёр санах байгаа. Энэ Тьюрингийн машин дотор. За мэдээж нөгөө нэг хязгааргүй урт тууцвал санах. Тэр бол ойлгомжтой юм чи. Хоёр дахь санах нь хаана байгаа даа гэхээр тэр толгой дотор байгаа байхгүй. За толгой нэгт яаж байгаа вэ гэхээр өмнөх одоо тэр нүдэн дээр байсан буюу одоо тэр ер нь бол өмнөх зүйлүүдэд санаад байна гэж ойлгож байна. State гэдэг чинь одоо тийм төлөв гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө төлөвийг одоо би өөрийнхөө гонигтай байгаа, альсгэл ууралж байгаа, альсгэл ад шаргалтай байгаа гэдэг юм төлөв байж болно шүү дээ. Энийгээ би ингэ санаж байгаа байна шүү дээ. Компьютер цэг тэрийг санах хэрэгтэй. Хамгийн сүүлд ямар төлөвтэй байсан, хамгийн сүүлд ямар өсөг уншсан, хамгийн сүүлд одоо тий одоо дараагийнх руу өсрөн гэжсэн үгүй гэжсэн үү гэдэг ер нь л өмнөх юмнуудаа сандаг байх хэрэгтэй. Ийм төлөвөө сандаг санах байна.
Тэгэхээр толгой бас дотроо санах одоо гэж сарж байгаа биз. Тууз гэж нэг санах байна. Тэгээ толгой дотор нь дахиад нэг санах байж байгаа. За тэр ч гайгүй заяа. Толгой дотор нөгөө нэг юу заавар гэдэг юм байгаа шүү дээ. Яавал яах вэ гэдэг юм заавар. Алгоритм чинь програмчлал гэсэн үг шүү дээ. За энэ програм гэдэг чинь өөрөө маш том санах гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ өмнөх одоо тэр төлөвөө сандаг. За дээрэс нь энэ програма буюу одоо энэ инструкц гэдэг чи одоо тий заавараа санахын тулд энэ толгой дотор нөгөө нэг хязгааргүй туузнаас гадна бас нэг санах хойнууд гараад ирж байгаа. Ингээд нэг өсөндө санах хойно давцлагууд үсээд байгаа байхгүй юу? Уг нь бол компьютер санах хойно тэгээд процессорын толгой хойно гэж хоёр юм хуваасан чинь толгой дотор нэртэл дахиад санах хойгоод идэг. Тэгэхээр энэ бол тийм ачин энийг бол ингээд нүдлээд авах хэрэгтэй айгүй тийм чухал зүйл гэж байгаа. За өөр одоо 1940-од оны үед бол анхны одоо компьютерүүд одоо ENIAC мэтийн компьютерүүд нь бол яг тэр толгой хэсгийнхэн тэр програмчлалыг нь утсаар залгадаг байсан гэдэг өмнө ярьжсэн тий. За тэгэл нэг юм их бооны сумны тусгалыг болдог тооцоол хийлэгжсэн ал секунд за хэдүүлээ одоо ус төрөгчийн бөмбөгийн тооцоол хий. Тэ алгоритм нь ийм байна гэдэнгүүт нөгөөтг нь ингээл утсуудаа дахиж залгаал энэ хэдэн өдрийн ажил болдог. Баахан инженерүүд ингээд суугаал тий. Хэдэн өдрийн ажил болж байгаа. За тэгэхээр энийг бол шууд одоо энэ дараагийн ENIAC-ийн дараагийн цагаар за дээрэс нь одоо энэ Аалан Тюрингийн зохион бүтээсэн компьютер одоо манай фон Ноймны зохион бүтээсэн компьютер бүгдээрээ энэ хоёр санах хой байгаа тийм шүү дээ. Энэ хоёр санах хойг зүгээр санах хой юм чинь энэ толгой дотор байгаа энэ програмчлал буюу одоо энэ зааврыг аваачаад энэ санах хой дотор байрлуулж нөгөө хязгааргүй урт тууцсан дотор байрлуулъя. Тэгэхгүй бол энэ чинь санах хойнд давхардл үсээд толгойнчлаг санах хойтой тууцанчлаг санах хойтой ингээд заваараад ингээд тэгээ дээрэс нь ингээд нөгөө нэг програмчлалын өөрчлөлт амар удаан хэдэн өдрийн турш ингэж програмчлалаас үлддэг. Гэтэл одоо өглөө нэг бодлого бодуулж орой нэг бодлого бодвол ихэр боломжгүй байна шүү дээ. Хэдэн өдрийн турш гэж тэр утасуудын салгадаг. Тэгээ ерөөсөө энэс хойш бол ерөөсөө энэ санах хоо гэдэг юмний давцлыг арилгаад тэр програм гэдэг зүйлийг санах хоо дээр бичдэг болсон. За ингэснээр өсрөнгөө хөгжиж байгаа. Дуртай үед нөө програм гаргаж ирээл толгой дотор уншигдчихдаг. Тэгэл дуртай програм бодуулж ирсэл за одоо дараагийн бодлогыг бодвол ингэвэл дахиад санах хоогоос тэррэг гэж толгороо хуулаад тэгэл ерөөсөө бодоо ингэ авчдаг. За тэгэхээр санах хоон энэ давцлыг бол ингэж одоо арилгасан байна гэж ойлгож байна шүү дээ. За ингээд эндээс эхлээд юу болж байна гэдгийг одоо ажиглая л да. Санах хоо бол ерөөсөө компьютерийн хамгийн чухал эд анги болгоо өрчиж байгаа. За яг Аалан Тюрингийнх дээр бол за окей хөгдлөө хадгалдаг байсан бол одоо энэ нэг сүүлдээ фон Нойман энтрийн зохион бүтээсэн компьютерд бол програм хүртэл хадгалдаг болоод эхэллээ шүү дээ. За хэрвээ одоо өмнөх цагаар ороо байсан бол за програм ямар ч асуудалгүй гэж бодъё л да. За тэгэх юм бол одоо тэр хөгдөл худлаа авах юм бол үр дүн худлаа болно. Хөгдөл үнэн байх юм бол одоо энэ үр дүн үнэн байна гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо програмыг аваачаа санах хоо дээр болчихлоо. Хэрвээ тухайн санах хоо худлаа ажилдаг бол хэрвээ тухайн санах хооны ав дээр нэг юм алдаа гарах юм бол зөвхөн өгдөл биш. Тэнд бүр програм хүртэл одоо тий ингэж буруу ажиллана гэсэн үг шүү дээ. Хэрвээ програм буруу ажиллаж байгаа юм бол өгдөл хичнээн зөв байсан ч гэсэн үр дүн тэр чигтээ бодоо болох байхгүй юу? За тэгэхээр ерөөсөн санах хоон найдвартай ажиллагаа гэдэг бол ерөөсөө энэ компьютерийн найдвартай ажиллагааны хамгийн чухал хэд бол тавьж байгаа. Санах хоо гэсэн хамгийн сайн хамгаалах хэрэгтэй тий тэр ямар нэгэн алдаа гаргаж болохгүй гэсэн үг шүү дээ. Чи програм нь өөрөө дээр нь ажиллаж байж байгаа юм чинь байршиж байгаа юм чинь тэн дээр нэг л алдаа гаргах юм бол ирээдүйн бүх тооцоолол бүгд худлаа болно. Бүх үр дүнгууд бүгдээрээ л худлаа болно гэсэн. За ингээд сайхан санах хоо гэдэг зүйл бол компьютерийн хувьд тий маш тийм чухал тооцогдох эд анги болоо хувирчлаа. Тэгэлгүй яг одоо хүний хувьд ч гэсэн юм буруу санах юм бол ирээдүйнийхээ төлөвлөгөө хүртэл буруу гарах шүү дээ. Яг үнэ тийм. Иймэрхүү юм бодсон. Яг үнэ тийм. Наач өстэй зөв. Маш чухал гэдэг нь за ойлгомжтой. Тийм хүний хөвчсөн чухал байгаа дээ шүү дээ санах хоо гэдэг бол. За тэгсэн чинь 1970-аад оны сүүлээр Intel-ийн өөрсдийн гэсэн шинэ RAM-ыг DRAM гэж нэрлэдэг. Ер нь бол компьютерийн санах хоо, шуурхай санах хоо. Одоо өөр шинээр үйлдвэрлэсэн шуурхай санах хоо туршиж ирсэн. За гэтэл тэр тунд яг юм сүнс шиг юм сүдгнээд эхэлсэн. Гинт ингээл битүүдэн солигдол. Начин юм болоод эхэлсэн. Тэ бүгдээрээ тэг байх хэрэгтэй байсан чи зарим битүүд нэг болж болцсон. Аюултай. Тийм. Тэгвэл амар аюултай болж байгаа. Үгүй энэ ч одоо юу вэ гэдэг тэ. Энэ ийм байж болохгүй шүү дээ. Санах хооч хамгийн чухал одоо нэг хагарах эд анги гэдэг шиг. Саундаар ингээд нэг fragile гэж бичсэн байдаг шүү дээ. Хагарах шүү, унгааж болохгүй шүү, дөргиж болохгүй шүү гэх. Яг тэр шиг юм чухал юм байжсэн чинь юу тэрс алидийн хаг үсэрсэн юм байж юм байгаа даахгүй. Тэгэл бүх шинээр гаргаж ирсэн рамуудаа ингээд үтсэн чинь бүгдээрээ тэгээд идэг. Тэгээ энэ юу вэ? Энд ч одоо энийг байхгүй болохгүй. Юунаас болоод ийм гарч ирээд ингэдийг хөөж судалж авсаар байгаад тэгээд ерөөсөө тэрний цацраг идэх гэдэг юм асуулж ингэдэг болж мэдсэн.
Юуны цацрагддаг байна одоо. За тэгсэн чинь нөгөө нэг шинээр барьсан үйлдвэр нь одоо тэр нөгөө рамыг чипийг ер нь бол үйлдвэрлэж байсан. Савалдаг байсан одоо тэр газар нь газрынх нь хажууханд ойрхон одоо ийм дээр үеийн ураны одоо дээр үеийн тийм уран олборлох үйлдвэр байсан баг. Тий. За байж байгаа нэг юм л авлаа та. За. Одоо цацраг өтгөхтэй олон байц байгаа шүү дээ. Уранаас гадна. Тэгээ аль нь ч байсан бэ одоо компьютерийн хажууд байх юм бол бит метийн тоог өөрчлөх юм уу? Ингээд цацраг нь ингээд нэвтэрч ороод. Юу гэнэ тий. За тэгсэн чинь яагаад тэр үйлдвэрлэжсэн газрынхаа ойролцоо ингээ угаасаа ураны үйлдвэр байсан. За тэгээд тэдний одоо тэр чипи одоогээ савлж байгаа шүү дээ. Гадна талын хайрцаг нь өөр юм цацраг идэвхтэй одоо пластикаар ч юм уу тий хийгдсэн байсан байгаа юм. Тэнгүүд нөгөө нэг рамных нь гадна талын хайрцагнаас нь өөрөөс нь цэцэр идэх ялгараад тэр дотор одоо ингэж бит флип гэж ярилдаг. Одоо бит гэж нэг юм уу тэг байгаа шүү дээ тий. Гэтэл нэг байсан нэг байвал тэг болгочдөг, тэг байсан бол нэг болгочдөг. Одоо нэг флип хийчихдэг. Тийм ингэ флип хийчихэж байгаа байхгүй тий. Ийм бит флип ийм цацраг идэх байсан бол бит флип болд юм байна гэдгийг одоо хүндрэлтэн анх удаа мэдчихэж авч байгаа. Хөөхөнчтэй болохгүй цацраг гэдэг үед айгүй мэдрэг юм байна гэдэг ийм болчихж байгаа. За яг энийг альфа цацраг гэдэг юм л да ураанаас бол нэг айхтар хүн лаг одоо тий хүн амтан алчгаар аюултай хор цацраг гэхээс илүү альфа цацраг гардаг. Альфа цацраг бол гайгүй уг нь бол эн чин зүгээр яг нь 2 протонтой энэ гелийн цөмөл гэсэн үг байхгүй. Гэхдээ эдгэр бол хүний арсыг нэвтэлж чадахгүй. Цаас нэвтэлж чадахгүй. Гэхдээ идчих юм бол хүн дотор талтай одоо арсгүй юм чинь бид нар тэр цацраг идэвхд хорддог байхгүй. Тэгэхээр энэ ажууд намсгалах ч юм уу эсвэл ингээ идэж мэдчих юм бол айгүй хортой. Тэрнээс тусдаар бол хүний арсыг тэмтэлж чадахгүй нэг ийм зүйл байгаа. Энэ альфа цацраг л очоод тэр нөгөө нэг битүүдийг ч аваач флип хийгээдсэн биз шүү дээ. За нэг ийм болж мэдчихэж байгаа. За тэгээд одоо ерөөсөө яг олон шалтгаанаар компьютерийн санах гэж битүүд флип хийгдэж болно. За мэдээж хардверийн тий одоо нэг техник хангамжийн алдаа байж болно. Одоо эвдрэл гэсэн үг шүү дээ тий. За альсгүй софтверийн буюу одоо програм хангамжийн алдаа байж болно тий. За тэрийг бол засчих болно. Сал зүгээр болчихно. Гэтэл алинаас нь ч болоогүй. Гэт гинт гарч ирээ гинт алга болчихдог. Яагаад гарч ирснийг мэддэггүй. Ийм алдааныг софтвер гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр тэр альфа цацрагаас болоод болж исэн гарч исэн тэр алдаа бол софтверээр буюу хардверээс ч болоогүй, софтверээс ч болоогүй. Зүгээр л ингээд тий гинт гарч ирээ гинт алга болчихдог юм зүйл байгаа байхгүй. За ийм софтвер эррорууд ингээд гарч ирж байгаа. За тэгээд нэг удалгүй байжсэн чинь IBM-ийнх нэг сонир зүйл анзаарсан баг. IBM чинь ингээл баахан компьютер үйлдвэрлэсэн гэл Америкт даяараа л ерөн ингээл компьютерд ажиллаж байгаа. Ер нь дэлхийд даяараа л ажиллаж байгаа. За гэтэл яг ийм софтвероор гарч ирж байгаа одоо бүртгэлүүдийн хөөгд үзэхээр одоо ер нь санийх шиг ийм үл мэдэгдэх алдаануудыг хөөгд үзэхээр юу болсон бэ гэхээр тэнд ийм өндөрлөг газруудад байгаа компьютерүүд илүү их одоо ийм софтвероор гаргаж ийн гэдгийг мэдэж авсан баг. Ямар сонирн байсан болоо. Харин тий. Энэ ямар сонир юм бэ гайхантай яг тухайд. За тэгээ энийг батлах хэрэгтэй болол одоо тэр хэд чинь янз бүрийн туршилттай. За уулын ороо дээр гарч нэг туршилтыг гээл. Тий. Газрын гүнд нэг туршилтыг гээл. Тий. Энд тэнд очоод янз бүрийн өндөрлгүүдэд ингэж туршилт хийгээд үзэхээр өндөрлгөөс шалтгаалаад шууд энэ алдаа одоо софтвероор гарч ирэх. Одоо энэ санах хон алдаа гарч ирэх. Үл мэдэгдэх алдаанууд одоо энэ сүнс сүдэр шиг сүйтгэн юмнууд өндөрт багтсан болон нэмэгдэж гин гэдгийг болж байна. Гайхалтай. За энэ бол ойлгомжтой тий. За энэ бол дээрээс нэг юм яриад байна гэдгийг мэдээд авчиж байгаа тий. За энэ агаар мандлаас нэг хамгаалагдсан өөр юм байна шүү гэд. За энэ бол мэдээж одоо хөөж авсараад болсон юм бол сансрын туяа гэдэг. За сансрын туяа гэдэг зүйлээс болоод одоо бидний компьютер доторх энэ битүүд флип хийгдээдсэн буюу энэ үл мэдэгдэх алдаанууд сүнс сүдэр шиг сүйтгэн найдсан байна гэдгийг олж мэдчихэж байгаа. За тэгэхээр одоо ерөнхийдөө эхлээд бол за бид нар альфа цацраг ямар нэгэн цацраг гэдэг бол ингээд санах хог бодоо болгох юм байна тест. Хамаг санаж исэн юм мартуулаад алга болгоо ичт юм байна гэдгийг мэдчихэж авсан. За тэгсэн чинь удахгүй тэр одоо цацраг чинь заавал ураны үйлдвэр ч юм уу тийм цацраг итгэдэг газар шиг дээрээс угаасаа байн гэрж яд юм байна гэдэг мэдэж авч байгаа. Угаасаа мэддэг байсан дэрийг. За тэгээд энэ одоо сансрын цацраг гэдэг байгаа шүү дээ тийм. Ерөнхийдөө энэ сансрын цацраг гэдэг зүйл бол шууд одоо бид нар дээр хурж ирээд бид шууд бидний санах ойг одоо ингэ сүдгээд байгаа юм бол биш. Сансараас бол ихэнхдээ л одоо тэр төрүүнийх шиг одоо альфа цацрагууд ч юм уу тийм баг гэрлийн урдаар ингэ явж байгаа атомын цөмүүд гэсэн үг. Гэрлийн урдаар явж байгаа ус төрөгчүүд, гэрлийн урдаар явж байгаа юм одоо гелийн цөмүүд одоо 1 протон, 2 протонууд ингээд сансраар тэнэвчилж байгаа. За тэр тэнэвчилж байгаа нөхдүүд манай агаар мандлыг ер нь бол ингээд хурж ирэл онцно. За онхоор яах вэ гэхээр угаасаа хол явчихдаггүй шүү дээ. Агаар мандлын ямар нэг одоо зүйлтэй очоод мөргөлтчин л гэсэн үг л дээ. Энд чинь өөрийн цэнэгтэй зүйл байгаа юм чинь заавал нэг очиж мөргөлтнө. Ерөөсө гүн гүнзгий явчихдаггүй.
За эндээс очиж яг тэр тэнд юусэн одоо юутай бид нар чинь физикийн ийм мөргөлдүүлэгч хурцгуур энэ төр гэж ярьдэн шүү дээ тий 6 тэрбум доллараар орсон бөмбөгнүүд явж байгаа юм шүү дээ гэрлийн урдаар хооронд мөргөлдүүлэхээр янз бүрийн бөмбөд үүсдэг байхгүй юу. За ерөөсөө ийм хурцгуурын л дотор явагддаг зүйл тэнд ил дээр явагдаад байгаа гэсэн үг. За эндээс та пүм гэрлийн урдаар үрж ирэл мөргөнгүүд мангар олон тийм гэрлийн урдын хурцтай бөмбөд эндээс цацарч гарч ирдэг. Агаар мандал дээр агаар мандал дотор тийм юм үүсээд байна. Тийм үү. Тэндээс нь асар олон төрлийн бөөмүүд гарч ирэнгүү те тодорхой хэмжээнд газрын газар дээр хүртэл хурж ирдэг. За эндээс бол те хамгийн одоо дийлэн хэсэг нь бол ерөнхийдөө тэндээс бол мяун гэдэг зүйл бараг 80% цацарч байгаа. Тэр мяун бол өөрөө цэнэгтэй жижигхэн настай нэг шалахгүй юм болохоор те санах хоймоод нэг юм байхгүй те газрын газар дээр ч үржиж чадахгүй. Тэр юу болохоор амар сонь. Нейтрон ч юм болохоор 20% хүрэхгүй нөхгүй. Гэхдээ нөгөө цэнэггүй болохоор агаар мандал дотор нефт явж байгаад тэгээ нөгөө нэг санах хойд руугаа нөхрийг үржирөө гэрлийн урдаар мөргөө ичдэг. Нейтрон нь. Тий, нейтрон. За тэгэхээр ерөөсөө энэ нейтрон гэдэг зүйл хурж ирээд хоёр дахь цацралт гэдэг юм л да. Сансрын хоёр дахь цацралт гэж ярилдаг. Агаар мандлын мөргөө тэндээс нүүсэн бөөм хурж ирээд бидний санах хойд боснуулаад байгаа юм байна гэдгийг олж мэдсэн байгаамаа. Би ч нейтроныг саармаг шалахгүй гэж боддог байсан. Тийм тэгсэн чинь тийм шалахгүй уг нь бол шалахгүй. Гэтэ яг хурж ир онцдог байхгүй гай уулж одоо нөгөө нэг игзэн таарах юм бол тий яг онц таарах юм бол тэр чинь бас гэрлийн урдаар явж байгаа бөөм болохоор асар өндрийн нэрхтэй тэнд аваач нэг битийг аваач нэг флип хийчихэж байгаа байхгүй. За жаа гэрлийн урдаар гэрлэл явдаггүй тий. Гэрлийн урдтай бараг л гэрлийн урд гэж солих хэрэгтэй тий. За 99.9% ч юм уу тий нэг тэр явцсан. Сансарч янз бүрийн хурцтай юмд явж байгаа шүү дээ тий. За хоёулаа нэг төр аадсан ч яагаад амс хийнгээ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар нь Bolorsoft компани ажиллаж байгаа. Игүүний оюун компани Bolorsoft хоёр компани маань ажиллаж байгаа. За энэ удаа танилцуулах бүтээгдэхүүн бол энэ Bolorsoft компани гаргадаг болор дуран болон энэ Kimo гэх тиймэл оюун суурилсан Монгол бичгийн хөрвүүлэгч байгаа. За ийм гайхалтай хоёр бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. За болор дуран бол угаасаа бидний мэддэг одоо spell checker шүү дээ. Spell checker гэдэг бол бидний үгийн алдагдсан. За бид нар чинь ингээл монголоор өчнгүүд хаа хамаагүй үгнүүдээр улаан зураас гарч ирэл тэр чинь англи үг шиг санаад ингээд засах гээд байдаг шүү дээ. Гэтэл үний эрэхтэй хэрвээ бид нар яг зөв ийм spell checker-ыг суулгачих юм бол жишээлбэл монголоор бичиж байгаа үедээ монгол spell checker суулгачих юм бол одоо монгол үгнийх нь алтаа танууд нь улайж гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр ерөөсөө бид нар энэ Bolorsoft компани болор дуран гэдэг энэ spell checker-ыг за онлайн ч гэсэн офлайн ч гэсэн хамаахгүй өөрсдөө macOS, Windows дээрх энэ Office програм дээр суулгаад тэгээд интернетгүй ашиглах боломжтой. Ямар гоё офлайн байсан ч гэсэн. Яг үнэ тий. За тэгээд үгийн алдаануудын гаргаад ирнэ. За окей, үгийн алдаа гаргаад ирлээ. За үгийн алдаа нь олсны дараа юу болох хэвтэй вэ гэхээр тэндээс за энэ үг чинь ийм үг байсан юм биш үү гэдэг санал болох хэвтэй болдог. Ийм үг нь одоо хувирч мөвөрцөн тий. Одоо манай монголчин бас лаглаг үгнүүд хувирдэн штэ. Одоо жишээл хадгалагдах юу лээ цахилгаан гүйжүүлэлтийнхэн гүйгээрээ тэр гэж байна те энэ чинь хувираа авчдаг. За тэгэхээр тэр болгоныг нь одоо програмчлаланд хиймэл оюун ингээд маш том юм сан ашиглаж хагаад одоо програмчлал ашиглаж хагаад 150 сая үгийг үүсмэлээр гаргаж ирсэн байдаг. Ийм алдаагүй зөв үгнүүдийг 150 сая үг. За тэгэхээр 150 сая үгний үүсмэл үгийн сангаас санал болгоно гэсэн. За энэ үгний алдаа нь ийм байж магадгүй. Ингэж засч болно гэдэг. За тэр ийм гайхалтай програмыг бол санал болгож байгаа. За хэрвээ одоо энэ Windows, macOS дээр суулгах байгаа одоо нөөцөө Office програм дээр суулгамаар байх юм бол одоо лицензийн авмаар байх юм бол PC Mall гэдэг газар руу очоод за хямдралтай үнээр bit лиценз авах боломжтой. Physical лиценз. Үгүй бол одоо энэ онлайнаар ийм bit бус лицензийг авах боломжтой. За тэхийн тулд spellcheck email гэдэг сайт руу ороод энэ bit бус лицензийг л авах боломжтой юм байна шүү. Гэтэ PC Mall-аас авах юм бол арай хямдралтай, дээрээс bit лицензтэй. За Kimo гэдэг бол одоо ерөөсөө зарим хүмүүс сонсоогүй гэж магадгүй. Энэ бол үнэхээр гайхалтай програм баг. Хиймэл оюухан суурилсан Кириллээс монгол бичиг рүү ингэж хөрвүүлдэг ийм хөрвүүлэгч байгаа. За бид нар бол ингээд монгол бичгээр бичихээр айгүй төвөгтэй. За нэгт монгол бичгийнхаа үгнүүдийг мэдхгүй те. Одоо те эгүнэ гэдэг чи одоо бас монгол бичгийн үг те. Үүлгэнгүүд эгүүлээ гэдэг үлээ те. Уул гэхээр агуулаа гээл те. Монгол гэхээр монгол гол гээл те. Амар байна уу? Унтаж амар гэж хоёр дээр болох байлаа шүү дээ. Тийм тэгээд ингээд үгнүүд шал өөр байгаад байдаг. Одоо цоош нь хэл сурж байгаа юм шиг болдог байхгүй. За яг үгийн дөрмийн хувьд бол арай кириллийг хувьд бол арай гайгүй ч гэсэн холбоо араар залгаа явж болдог ч гэсэн яг бид нар ингээд сураа яг ингээд тулаад хэрэгцээ шаардлага гараад ингээд гэхээр монгол хичээр бичиж чадахгүй.
За бичиг гэдэг. За окей. Гараараа бичиж чаддаг хүн байлаа гэхэд нөө фонт нь авахгүй. Нөө програм нь авахгүй хэвээр үүлээгээ эдэлдэг байхгүй юу. Тэгээ яаж байгаа монголчууд ч айгүй цөөнх дэлхий дээр тэнгууд чинь технологийн хувьд тэрийг шийдэх амар одоо хэцүү төвхтэй юм байдаг гэсэн бол энэ Kimo гэдэг аппликейшн бол ерөөсөө хиймэл оюунд суйрлаад энэ бүх асуудлуудыг шийдэж өгч байгаа. Одоо өөрөө бол зүгээр кириллээр бичиж болно. За тэрийг чинь шууд автоматар монгол хичээр хөрвүүлээл ингээд өгч чинь. Үгийн алдаа байхгүй. Яг монгол хичээр нь ингээс ах. За тэр кириллээр бичиж болох юм. Гайхалтай бас хэлбэрчилж амар болгож өгч जैन. Тэгээд одоо бидний энэ нөгөө хэл бичиг гэдэг чинь хичнээн чухал үлээ. Ер нь бид нар чинь одоо яг хуульчилсан зөв бичих ёстой. Хүмүүс өөртөө зөв бич сурах ёстой. Гэхдээ хичнээн одоо бас яасан ч гэсэн алддаг хүн л болсон хойно алдна. Тэгэхээр энэ одоо яг альбан байгууллагуудад одоо 2025 оноос хойш уг нь манай төрийн хос бичиг энэ төр болсон байгаа тий. Тэгэхээр бол зайлшгүй худалдаж аваад ашиглах. Ер нь бол энэ маш их оронч одоо компани маа гэж бахархаж байна. Яг үнэ хэл соёлын одоо технологийн төрөмжлөлөөс хамгаалж штэ тий. Яг үнэ. За энэ Kimo-г бол бас адилхан PC мол руу очоо бит лицензийн хямдралтай үнээр авах боломжтой. Мөн дээрэс нь онлайн лиценз нь бол Kimo цэг net гэдэг сайтаас авах боломжтой юм шүү. За тэгээ манайхан одоо ингээд үгийн алдаагаа болцгоё. За тэгээ дээрэс нь одоо монгол хичээрээ бичцгээе. За баярлалаа. За нэг ямар ч гэсэн тэр Мион нейтрон гэдэг хоёр нөхдүүд ер нь дийлэнх хиндэ сансрын хоёр дахь цацралт гэдэг бол агаар мандлын мөргүүд энэ хоёр л их гарч байна. Ихэнх нь Мион. За 20% нь л одоо нейтрон. За тэр 20% нөхдөл хурж ирээд манай санахаг оноод дэлбэлээд бит флипигээд тайчиж байна. За тэгсэн чинь нэг сонин асуулт гарч ирнэ. Энэ 70-аад оны үед хийсэн туршилт байхгүй чинь 70 гарan 78 оны үед байна тий. Энийг одоо олж мэдчихэж байгаа шүү дээ. Сансраас дээрээс нэг юм яриад байна гэдэг. Гэтэл 69 онд чи бид нар сансарт саран дээр хүмүүс уулгацсан шүү дээ. Тэнгүүч тэр нөхдүүд ямар компьютер ашиглаж байгаа юм бэ гэдэг юм сони асуулт гараад ирнэ. Тэр дээшлэх тусам алдаа нэгсээд идэх юм бол тэр сансарчин бүрс гачийн юм болох юм биш үү? Компьютер чи ажиллахгүй юм шүү. Бид нар яаж эдрийг бас бодож байна. Харин яг үнэ тий. Тэр дээр үд чинь болохоор тэр сансрын нөхдүүд сансарт яаж гарцсан? Яаж саран дээр ууцсан гэдэг асуулт гарч байна. За гэтэл энэ тэр их учиртай юм байна. Тухайн үед бол компьютерийн санах айгүй том байсан байна. Ийм соронзон одоо санахоо гэдэг нэртэй ийм зүйл ашигладаг. За тэгээд тэр соронзон санахоо гэдэг нь ингээд нүдэрээ сайн харах юм бол ингээд санахоо өөрнүүд нь шууд ингээд нүдний шил одоо юу лээ товруулдаг шил байхгүй микроскопгүй шууд харагддаг нүдэнд. Тэгэхээр юу микро тэр чи айгүй том юм макро юм байсан байгаа байхгүй те тухайн үеийн санахоо бол. За тэгэхээр тэрийг чинь бол сансрын туяа хичнээн хүчтэй хичнээн гэрлийн ур дээр явж хагаад онсон ч гэсэн тэдрийг бол угаасаа яаж чаддгүй. За тэгэхээр энэ эртний анхны санахоо эртний анхны одоо энэ технологиуд бол ийм сансрын туяанаас одоо энэ техник маш сайн хамгаалагдсан байсан гэсэн үг. Анхандаа бол илүү найдвартай байсан гэсэн үг шүү дээ одоо бидний компьютерийн технологи. За тэгээд бид нар чинь нөгөө нэг жижигэрчлээ микро олчлоо микро одоо компьютер микрочип энэ төр гэж ярьдаг те. Энэ болгон ч одоо жижигэрчсэн бол одоо бид нар иймэрхүү сансрын туяа ийм янз бүрийн цацрагалтад илүү эмзэг болоод байгаа. Нэгэсэндээ хөгжих тусмаа илүү удаа эмзэг болоод байна гэсэн үг. Том байхаар яагаад байгаа одоо тэр доторх одоо протон нейтронын завсраар нь ингээд том болохоор яваад байгаа мó эсвэл мөргсөн ч ингээд шалахгүй нэг шомуул хурж ирээд нэг зааныг мөргөж байгаатай адилхан байхгүй. Гэтэл одоо өнөөдөр болохоор бидний санах хооч нь юм заан шиг биш. Одоо юм шомуулаас жижигхэн болцсон байхгүй. Тэгээ шомуул нь хурж ирээд онох юм бол за найдвартай одоо солигддог. За нэг юм улам найдварг одоо хөгжигдсэн олон найдварг болоод байна л гэсэн үг. За ямар ч нэг иймэрхүү зүйлүүд бол болж исэн байна. Тэгэхээр бид нар бол одоо сансар окторгоо битрийг бити хөгжгээд байна шүү дээ. Техник бити хөгжүүлээд бити компьютерт болох гэдэг та нар. Гэт одоо ингээд те арга хэмжээ аваад байгаа юм шиг нэг ийм л юм болоод байгаа. За энэ бүр сансрын нисэгчд болохоор ихсэн сони юмнууд бас тохиолддог юм байна. Анх бол сансарт гарсан хүмүүс бол ингээд нүдэн хар юм те ийм гэрэл гэл бадах юм. Тэгэхээр нөгөө нэг өмнө байсан хүмүүс нүггүй сул тэгдэж шүү дээ. Тэгс чи за хэвээ юм байна гэд. Тэр үний эрэхтэй болохоор нөгөө нэг сансрын тоёноч үрж ирээд нөгөө сансрын нисэгчдийн торлог өргөж яана оноод гэрэл гаргаад байгаа юм байл. Амар хөстэй. Физикли бүр тий. Тэгэхээр сансарт бол компьютер ажиллана гэдэг бол одоо орчин үеийн компьютер ажиллана гэдэг бол баг боломжгүй. Саяхан л юу боллоо гэд Artemis 2 гэдэг хөтөлбөр ямар зорилготой байсан 60 жилийн өмнө аваачиж саран дээр хүн буулгачаад одоо яг юугаа туршаад байгаа гэдэг асуулт гарч ирж тэ. Өмнө та нар буулгаагүй юм шүү гэдэг асуулт гарч ирж тэ. Гэтэл үний эрэхтэй бидний одоо техник технологи хөгжил амар сайн болоод энэ хэтэрхий жижигхэн санахаатай хэтэрхий жижигхэн микрочипнүүдтэй болсороо сансар тугаас ажиллах баг боломжгүй болох гэдэг байгаа байхгүй.
Тэгэхээр орчин үеийн жижигхэн микро төхөөрөмжүүд технологиуд ер нь одоо сансарт хүн гаргаж чадах нь үгүй гэдгийг л туршаад байгаа ухаантай гэсэн Артемис 2 дээр. За тэгэхээр иймэрхүү юм болоод байгаа. За тэр сансар мансарт бол нэг иймэрхүү юм болж байгаа. Манай байгаль дээр ч ер нь бол иймэрхүү юм болоод байна шүү дээ. ДНК менка гэдэг юм чинь болохоор байгалийн цацраг идэвх гэдэг юм. Одоо ер нь тэр сансараас орж ирж байгаа баахан альфа цөмүүд бол ингээл байнга биднийг нэвт гарч идэг. За энэ зүйлүүд бол бидний ДНК-г одоо ингээ мутацд оруулж идэг. Гэхдээ мэдээж энэ бол одоо ховслын онолын хамгийн чухал зүйл. Хэрвээ бид тэр сансрын цэцрэг идэх байгаагүйсэн бол ер нь байгалийн цэцрэглэлт гэдэг юм байгаагүйсэн бол бид тэр хөвсөл явагдахгүй. Тэгэхээр одоо бид нар бол энэгээр амьдарч чадахгүй. Гэхдээ бидний компьютер энтэйгээр амьдарч чадахгүй болчих гэдэг чинь оршиж байж чадхаа болчих. Тэгээ биолог төрчүүл мутаас байгласаа бас явна л да. Яг үнэ тийм. Юунаас гэхээс Тийм. Гэхдээ ер нь бол тийм энэ нэг мутац бол энэ сансрын мутац гэдэг бол амар чухал байдаг энэ одоо энэ юунд одоо биологийн хөгжилд маш чухал зүйл болдог. Тий. Энэ сансрын цэцралт, байгалийн цэцралт, байгаа одоо дэвсгэр цэцралт гэх юм. Одоо дэвсгэр цэцралт чинь ер нь дэвсгэр цэцралт гэдэг л дээ. Энэ байгалийн дэвсгэр цэцралт гэдэг юм байгаагүйсэн бол бас өнөөдрийн хөвсөл бол үдийдээ явах боломжгүй байх гэсэн тий. Гайл болдог гэж бодсон шүү дээ. Тий, гайл болдгүй юм байна. Харин ч тус болдог. Одоо нэгэсэндээ одоо нөө тий одоо амьдрахыг нь одоо дэмжиж өгдөг юм. Мутац бол мэдээж бидний амьдралыг сайжруулж байгаа л да. Тий. Баг хэмжээнийх нь. За ямар ч гэсэн нэг иймэрхүү болоод дууссан. За сүүлдээ бол бидний компьютер бол бүр жижигхан болоод байгаа болохоор энэ сансрын 2 дахь цэцэргийн гол масс болсонд нөгөө нэг мион гэдэг юм өртөл лай болоод эхэлж байгаа. Өмнө нь мион бол ярих шаардлагагүйсэн шүү дээ. Тэр бол угаасаа газрын газар дээр бууж ирэхгүй. Яагаад гэвэл 2.2 микросекундын настай байхгүй. Тэнд үүсэнгүүтээ баг километр ч хүрэхгүй газар яваал алга болчихно. Ерөөсөө дэлхий дээр бууж ирэхгүй. Гэтэл одоо бидний санахой жижигсээр угаад нейтронд байтугай мионд ингээ оногдохоор солигддог болчихж байгаа байхгүй юу. Тийм жижиг болсон өнөөдрийн бидний компьютер. За тэгсэн чинь эндээс юу болсон бэ гэсэн чинь эрдэмтдийг шок болгосны хачин гарч ирсэн. Мион хурж ирээд санахойг нь одоо бит флип хийгээд эхэлсэн байна. Газрын гадарга дээр. За тэг эрдэмтэд энэ мион энд юу хийж байгаа ингээ гайхаад энэ мион энд байж ах хэсгүйгээд сансараас ирж байгаа нөхдүүд бол агаар мантыг мөргөөл 2 дахь цэцрах мион үүсэл 1 км хүрэхгүй яваал ингээл дүг гэд дараад ингээд алга болох хэрэгтэй байхгүй юу? Насан дуусаад гэтэл мион хүрээд ирсэн. За чинь энэ дээр яагаад төрж ирснийг тайлбарлахын тулд бид нар заавал харьцангуй онол ярих хэрэгтэй бол. За тэгээд эрдэнэт гайхаж байгаа шүү дээ. Нэрээ мион юу хийж байгаа ингээд тэгсэн чинь яг харьцангуй онолоор тайлбарлах аягүй ойлгомжтой болж. За нэгт хэрвээ бид нар гэрлийн хурдны дайтай хөдлөөд эхлэв. Одоо мион бол ингээд гэрлийн хурдаар баг ингээд 99 оны 99 одоо хувийн гэрлийн хурдаар хөдөлж илаа гэхэд бол хичнээн баг гэрлийн хурдаар хөдөлсөн гэсэн тэр чинь 2.2 микросекундын дотор нэг 1 км ч явж чадахгүй байхгүй юу? Юун газрын гадаргууд чи тэр үгэнд алга болчихно. Гэтэл цаг хугацаа удаашрдаг. Бид нар гэрлийн хурдны одоо ойролцоо хөдлөөд эхлэх юм бол цаг хугацаа удаашрна. Нэгсэндээ мионы нас уртсан гэсэн. Удаан наслна. За удаан хөгшрөн гэсэн үг шүү дээ. За тэгэхээр чин угаасаа нөгөө 2.2 чин илүү урт болоод газрын гадарлуу илүү ойртоод эхэлж байгаа. Тэгсэн ч гэсэн ер нь бол бас хэцүү заяа. Ер нь газрын газар дээр хурж иртэл бол нас нь одоо ингээд бас хөрөхгүй байх хэвээр тооцоол юм. Гэтэл зөвхөн одоо цаг хугацаа удаашрахаас гадна бид нар гэрлийн урдаар хөдлөөд эхлэхээр яадаг вэ гэхээр энэ орон зай агшдаг. За орон зай агшингууд яадаг вэ гэхээр мионы хувьд дэлхийн биш дээ. Ийм гамбир шиг автгай юм болцсон байна. За бид нар чинь дэлхийн хавтгай гэж өгөө гэдэг шүү дээ. Гэтэл мион бол ингээд дэлхийн хавтгай гэж харах юм шүү дээ. Наач та хавтгай л биш тэгээд ягаад тэр ингээд ийм байсан дэлхийг авчаад орон зайг ингээд шахаа ичгууд эн чинь ийм хавтгай диск шиг хэлбэртэй болчихно. Байж боломгүй. Тийм. Юу вэ шүү дээ. Агаар мандал нь болохоор ингээд ийм нэгэн одоо нэг өсөндөө юм хэлс шиг нэг юм болчихно. Тэгэхээр насан ч нэг дуртсаад агаар мандал нь ч өөрийнхөө хувьд богинохон болоод ингээ ерөөс газрын гадар тэр чөлөөтэй үрж ирээд байгаа хөөхгүй. Тэгээ юу вэ? Тэр сансрын цэцрийг чинь 80% мион гэдэг байгаа шүү дээ. Тэгээ бидний яаж байгаад санах хой чинь хөгцсөр байгаад амар жижигхэн болоод тэр санах хой тэр мионд оногдоод солигддог болчингууд яах вэ? Одоо эн чинь сансар окторгуудаа тий та нарыг болгээд ах чинь яагаад байгаа ингээд одоо ингээд шийдэж байгаа юм шиг юм болоод байгаа хөөхгүй. Гэтэ мион өмнө
бас тэгдэг байсан байх ёстой болж таарч тий. Тийм. Гэтэ тэгээд оноод яаж чаддгүй. Одоо яг түрүүний нөгөө нэг дээр үе том байсан болохоор том авраг байсан болохоор бидний хөгжил олигтой биш. Нөгөө нэг санахаа өөрнүүд нь том байсан болохоор сая мэдээлчээстэй ямар айхтар мэдээвэ. Тийм сонирхолтой байгаа шүү дээ тий. Тэгээ хавтгай байх боломжтой нөгөө ямар хурданд ямар юунд гэж асуувал бас байх боломжтой болох гэдэг. Тийм. Энэ асуудал бол өдийг хүртэл бид нэр зовоож ирсэн. Одоо саяхан баг шахуу гарсан нэг юм мэдээлэл байна. За саяхан ч гэж ер нь 2003 оны нэг мэдээ. За тэнд болохоор Бээлийн сонгуул явагдаж байгаа юм л та. За тэгээ Бээлийн сонгуулийн үр дүн гарсан чинь нэг жижигхэн одоо тэр Бээлийн хотод байгаа нэг одоо юу гэх дүүргийнх нь үр дүн нийт одоо хүн амынхаа тооноос 4906-аар илүү болцсон. За тэгээд энэ яагаад 4906 хүний санал илүү гараад ирв. Гэхдээ тэр нь яг ингээд Мария гэдэг хүн дээр айгүй их санал хүрээд ирсэн байгаа байхгүй. Хоёр дахь удаа тоолж үзсэн чинь Мария гэдэг хүн ил санал зөвхөн 4906 илүү байсан. Тэнгүүт нь за Мария чи өстэй сонгуулийн зовёр хийх гэж оролдлоо гэд тийм чи бөө юм болно шүү дээ. Мариан би мэдгүй гэдэг. Тэнгүүт л ингээд тэр чинь өстэй айгүй нямба юм шалгалт хийгээд за тэгсэн чи ингэсэн баг. За ер нь бол тухайн нөхрийн одоо юу бол Мариагийн одоо тоо бол ерөнхийдөө нэг 510 хэд bijсэн 4600 хэд болсон байгаа. Уг нь бол эндээс одоо 510 хэдээс 4000 хэдэн зуун гэхээр ингээд нэг юм самсргүй тоонууд шиг ийм самсргүй 4026-аар нэмэгдэж чийг өгсөн ч үгэнтэй нэг юм хачин самсргүй тоог байсан тий. Гэтэл энийг компьютерийн шинжилгээ хончод харах юм бол яах вэ гэхээр шүү дээ тий. Хүн наа чи 2.12 зэрэгтэй гэдэг шууд мэднэ. 2.12 зэрэгтэй. Тий. 2.12 зэрэг 4096 байхгүй. Нөгөө нэг 2048 гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэр шиг 2048 чинь 48-ыг бид нар дахиад 2 төржүүлэх юм бол 4096 болох байхгүй. 4096 гэдэг нь ерөөсөө л ийм баахан битүүд байлаа гэж хэлдэг л да. Нэг тоо, битээс бүрдсэн тоо. Тэнгүүд би 12 дахь орныг аваад нэг болгочих юм бол 4096 болно. За тэгэхээр Мариагийн үр дүн ингээ байж байгаа. Нэг битээр байж байгаа. Компьютер дээр чи бүх мэдээлэл битээр байж байгаа. Тэгээ тэг гэж байсан чи 12 дахь орныг нь сансрын тоёр жирээ өөрчилчингүүд л нөгөөт чинь 4096 нэмэгдэж байгаа. Ингээд компьютерийн шинжилгээ хончтол айгүй ойлгомжтой юм байгаа гэдэг. Наа чи нэг ширхэг бит флип хийгдсэн байна. Тэ? Тэгээ яагаад бит флип хийгдэж болдгоо гэхээр за санах хог нь бид нар тэ эвдэрлээ нүгөө гэж турч байгаа. Хит хит удаа туршаар ганцлуудаа тэр алдаа гарсан дахиж гараагүй. За тэгээ софтверыг баахан шалгаж байгаа. Хаанч гараагүй алдаа зөвхөн тэнд гарсан. За тэгэхээр энэ одоо бүртгэгдсэн энэ сансрын туяаны одоо тий хохирогч одоо нэг өстө анхны сансрын туяаны хохирогч маягийн юм болж байгаа. Энэ тий сансраас нэг юм үл мэдэгдэх 4096 санал ороод ирсэн. Ийм юм болж. За ямар ч гэсэн нэг иймэрхүү зүйлүүд бол болж одоо бидний амьдралд бол бараг сайхан шахав гэсэн үг шүү дээ. 2003 он гэдэг чинь бид нар чи аль хэдийн лаг компьютер одоо улцсан ингэ явж байсан чинь энэ асуудал гарч ирж байгаа байхгүй юу? За илүү удахгүй хөргөжлөө. Одоо би ловер болон одоо сансрын туяа хоёрын алиг вэ гэдэг чинь Мария дээр одоо тий энэ айгу лаг жишээ байна л да. Одоо зориудаар 4000-аар эксгет ч юм уу. Энэ ихтэй улаанцаа юм хэрэг болчлаа л да тий. Хит өндөр зүгээр ер нь энд ямар нэгэн уул мөрөөр сансрах гэдгийг батлах боломж байгаа юм уу? Тий харин ер нь бол бүх төрлийн шалгалт хийгдээд за тэгээ энэ бол ер нь сансрын туяаны зүйл байна гэдгийг бол баталсан тий. Тэгээд ер нь бол тухайн үеийн бүх юмыг шалгасан. Одоо жишээлбэл тэр үед ингээ бүртгэжсэн цахилгаан соронзон орны хүртэл одоо тий өөрчлөлтүүдийг хүртэл шалгаж үзсэн байна. За ийм хүчтэй цахилгаан соронзон орны өөрчлөлт гарч ирэх юм бол бас санахаа өөрчлөгдөх боломжтой. Soft error гэдэг юм чи гарч ирэх боломжтой. Гэтэл бүгдийг шалгаж үзээд ер нь ганцхан одоо энэ сансрын туяал гэдэг юм үлдсэн байна. Ягаад тэгэхээр энэ RAM гэдэг зүйл нь бүрэн бүтэн байна. Софтвер нь бол ингээд ямар нэгэн алдаагүй байна тий. За тэгээд тэр үед ямар ч тийм сансрын үгүй юу лээ цахилгаан соронзон долгионы импульс энэ гарч ирээгүй байна. За энэ сансрын туяахаас зайлахгүй гэхэд сансрын туяаг буруутгасан баг. Гайхалтай амар юм гэдэг хоёр үг зэрэг орж ирж байна. Гайхалтай амар гайхалтай үстэй. Тий. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх Unitel компани ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. За Unitel-ийнхэн бол одоо яг хэрэглэгчтэй монголчуудыгаа тий нийт одоо монгол хүмүүсийгээ бас ингэж хамгаалъя, заллин, луйр, захим гэмтэргээс хамгаалъя гэсэн юм сайхан ажлыг өрнүүлж байгаа юм байна. Тэгэхээр олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчны эрдэслээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна. Тэг хүн хэлэхээс нааш гэж одоо нөгөө хүн болгоны мэдээлэл авах
одоо орчин боломж нөхцөл чи өөр шүү дээ. Одоо бид нар чинь хувирдэлцэн нэгнийгээ шоолох их дуртай. Тэ ямар тэнэг нь ингэдэг байна ч гэдэг юм уу. Гэтэл өнөөдөр 21 сум тэ энд амьдарч байгаа хүмүүс компьютертэй компьютергүй нөхцөл боломж нь өөр учраас өөрийнхөө нөхцөл дээрээс одоо бусдыг ингэж яах болоод үнэхээр таалагддггүй. За тэгээд энэ ажлын хүрээнд одоо юу гэдгийг те өнөөдөр ингэж нэг сануулсан байхад маргааш тэр хүн бас бодно штэ нэг сонсцсон байвал те өө чи нэрээ үлгэр юм биш үү гэдэг те. Тэгэхээр одоо энэхүү ажлын гол онцлог бол кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр ингэж хүргэж байгаа явдал юм аа. За жишээлбэл цахим орчинд хэлбэр аргаар мөнгөтэй болох одоо ямар нэг санал байж яадаг те. За хөрөнгө оруулалт бол илүү хурдан ашиг олноо гэмүү. За эсвэл одоо бүртгэлийнхаа 100,000-ыг явуулчвал нэг сая төгрөг өгөх гэж байгаа юм шиг те. Тэгэхээр ер нь одоо энэ бүх амлалтаар хүмүүсийг хуурч заллин хийх тохиолдол элбэг байдаг. Захим заллингийн тоол өдрөөс өдөрт ер нь нэмэгдэж байгаа. Бид нар ер нь байнга л энийг сануулж ярьж хэлж байхгүй бол зогсохгүй байна. За гэвч ийм амархан олдох юм баялаг бодит амьдрал дээр ер нь байдаггүй, үлгэртэл байдаг. Нөгөө үнгүү хоол хулганы авах байдаг гэдэг шиг тий. Тэгэхээр та бүхэн дижитал заллингаас бас өөрсдийгөө хамгаалж зөвхөн баталгаатай их сурвалжаас мэдээлэл авч явах нь тун чухал байдаг. Тэгэхээр их сурвалжаа одоо яг тухайн мэдээллийг авч байгааг сурвалжаа яг үндсэн одоо тухайн компанийн сайтаас ирсэн байна уу нэг iPhone хожлоол гэж байн бай ирээд нэг хэсэг бүр айгүй хэцүү байсан. Тэгмэт одоо яг вебийг харангуут ингээд те аль нэг үсгэн дээр нь буруу ч гэдэм үү RN2 үсгийг одоо Mobi гэд M үсэг болгоцсон байдаг ч юм уу те. Ер нь эдрийн сайн харна. Хоёр тэгвэл та одоо 100 сая төгрөг хожлоо гэдгийг одоо те хожлоо гэдг нь буруу утсан ч гэдэм үү те. За иймэрхүү алтай байх магадaltaй. Үүний цаана одоо гадаад хүн байгаа мó Монгол хүн байгаа мó нөгөө нэг захин хэл хязгааргүй яг үнэ. Тийм болохоор энэ бол одоо маш аюултай байдаг. За тэгээд одоо энэ бүхнийг бас баталгаат их сурвалжаас авч сурахыг ер нь одоо хажуудах хин нэгэндээ бид нэр ингэж сануулж явах ёстой. Тэгээд Intel Group-тэй бас ийм гоё хүмүүсийнхаа төлөө гэсэн ажил явуулж байгаад за аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээ гэдэг. За одоо энэ аян маань явж байна. Тэгээд Intel-ийн аль бие усны Facebook болон Intel цэгийн веб хаягнаас та бүхэн маань авах боломжтой. За нийгэмдээ буян хийж яваа Intel компанид баярлаа. Баярлаа. За бидний компьютер заримдаа гинт цэнхэр өнгийн дэлгэц гарч ирээд дам гацчихдаг ийм тохиолдол гарч ирж байгаа. За чам дээр тийм гарч ирж байсан уу? Зөвхөн цэнхэр өнгийн дэлгэц гарч ирээд байхгүй болчихдог. Байх уу. Тийм. Энийг болохоор blue screen of death буюу одоо үхлийн цэнхэр дэлгэц гэдэг байхгүй. За ер нь бол ийм өмнө нь бол одоо нэг эртний Microsoft-ийн ч юм уу те Windows-ын тэр үйлдвэрлэлийн системүүдээр энэ цэнхэр дэлгэц гарч ирсэн л бол за тэр үйлдвэрлэлийн систем бол дахиж суулгахаас форматлахаас өөр аргагүй болдог байсан. Гэтэл одоо орчин үед бол яг өөр засдаг болсон л та. За энэ үхлийн цэнхэр дэлгэц бол юуроос энэ сансрын туянаас болох одоо тэ бас магадлал бас өндөр үүдэг. Нэгсэн сансрын туяа хурж ирээд дэлгэцийн цэв цэнхэр болгоод ингээд үйлдвэрлэлийн системд гацаагаад ингээд тэр чигт ажиллах болгон боловчдөг. Ийм ажим. За тэгэхээр blue screen of death-ийг үзэж явсан одоо үзээгүй хүмүүс цөөхөн байлгүй дээ. Тэд нар чинь бас сансрын туяанаас олсон байх магадлалтай шүү. Баярлах ч хэцүү. Яах ч хэцүү. Тийм тэгэхээр ер нь бол өдийг хүртэл одоо бид нар бол ингээд цаг тутмал улам л одоо сансрын туяанд эмзэг болж байна бид нэр. За энэ асуудлыг бол шийддэг айгүй тийм гой шийдлүүд байгаа л та. За хамгийн энгийн шийдэл нь болохоор олонгийн санал гэдэг ийм одоо шийдэл. За энэ бол нэг битээ би бол 3-аас дээш хөвлөн. За 3 хөвлжлаа гэж хэлдэг л да нэг битийг. За тэгээд дараа нь аль нэг нь одоо тэр чинь бит флип ч юм уу сансрын туяа урж ирээд ингээд өөрчилчих юм бол нөгөө хоёроос зөрчих штэ. За тэгээд шууд олоо таньчихна гэсэн. Энэ өөрчлөгдсөн байна гэдэг. Гэтэ байн хуулах юм уу? Тий, байн гол. Одоо нэгэсэнд бол одоо би нэг 10 бит мэдээлэл байлаа гэхэд тэр гялс 30 бит бол хуулбарлчихна. За тэгээ байн тэрийг уншаа шалгаж гин гэсэн. За тэгэл өөр болгоод нэг бит хийчихчигээ те тэрийг засчихна. За ингийн иймэрхүү байдлаар өгөгдлийнхөө одоо тэр нэг одоо юу гэдэг оригинал байдлыг те колондод тий толгойд ингээ битүүдийн хооронд бие биений харгалзуулаа явчихна гэсэн үг шүү дээ те. Би зөв гэж бүгдээрээ л тэгэн шүү дээ те. Тэнгүүт ч те. Гэтэл одоо нөгөө хоёроос нэгэн зөрчсөн байх юм бол тэр чинь амар аюултай. За гэтэл энэ дээр яг хуу хоёр нь зөрчсөн байвал яах юм. Хоёр сансрын тоё орж ирээд яг хоёрыг нь онцсон те. Нэг зөв ингээ ганцаар үлдсэн байл яхаг бол солио хийчих гээд байгаа байхгүй те. За тэгэн бол энийг айгүй амархан шийдчихэн л те.
битээ дөрөв болгочих болно. Тэгээ одоо жишээлбэл жоохон өндөрлөг уулан дээр ажилладаг байх юм бол дөрөв бит болгож болно. Нөгөө бол нэг шалгалтаа илүү ойр ойрхон хийдэг болчихно. За тэгэх юм бол одоо сансрын туяа бол нэгэн зэрэг хоёрыг тэгж байхгүй болох магадлал маш бага. Ингээд иймэрхүү байдлаар бид нар сансарт гарсан чинь тэрийг 5 болгоол те 5 секунд болгох нэг бүтлээр нь шалгаал ингээл арчилгаа тордлогоо. Одоо өгдлийнхаа арчилгааг сайн хийгээд их юм бол тэр сансрын туяа бол яач чадахгүй болчих. За энэ бол үнэхээр гайхалтай. Олонхын санал гэдэг байгаа шүү дээ. За нэг ямар ч юм санал асуулга явуулаад тий ингээд за энэ бол бороо бит вэ гэдгийг олж мэддэг юм аа. За гэхдээ энд бол мэдээж сул тал байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Ч одоо би нэг санах хойтой ойлгээд санах хойм 3-2 маань энэ чирэггүй зүгээр л юм хяналтын битүүдээр дөрчин гэсэн үг шүү дээ. Бүүн ажил болох юм шиг санагдаад байна. Тэгээ бүүн ажлаас гадна тэр чинь ингээд тий яг зөв бүүн ажлаас гадна хайрын юм аахгүй хайрын санах би санах хойгоо бүрэн ашигламаар шүү. Тэгж жаад 3-1-ийг л ашиглах гэсэн үг шүү. Тэр чинь хайрын юм аахгүй би санах хойгоо яаж том болохыг гэж ядчих чинь аваачаа дахиад нэг юм сонио хачин хин чирэггүй юмнуудад ингээд өрөх гээд идэг. Гэтэл тэр байхгүй бол бас болохгүй байдаг. За энэ асуудлыг шийдэхийн тулд хамын код гэдэг нэг бас нэг сонирхолтой хөрхөн арга гарч ирсэн байдаг. За хамын код нь болохоор ер нь бол орчин үед баг ашиглаж байгаа өнөөдрийн тэр чинь зөвхөн заавал сансрын туяа гэхээс гадна түрүү хэлсэн те энэ техник хангамжаас эвдэрлээс олж болно, програм хангамжийн одоо эвдэрлээс буруу одоо алдаанаас олж болно. За айлсгүй одоо сүлжээгээр энэ төр дамжиж хахад сүлжээний асуудлууд байж болно те. Сүлжээний дуу шуумнууд энэ төр ороод тэр битүүд бас байхгүй болох боломжтой. За CD meeting дотор хадгалсан. Айлсгүй одоо юм урт удаан хугацаанд хадгалж байгаа юм төхөөрөмжүүдээр ганц муу зураас гараад тэр мэдээлэл чинь байхгүй болчих боломжтой байхгүй. За тэгэхээр энэ бүхнээс бид нар яаж энэ мэдээллийн бүрэн бүтэн байдлыг одоо ингэж хангаж энэ арчилгаа тортлогоо гэдэг зүйлийг хийж идэм ихтэй энэ юунаас хамаагүй дээр арах хоо энэ олонхын санал гэдгээс л хамаагүй дээр арга нь хамын код гэдэг. За хамын код нь болохоор ерөнхийдөө мэдээллийг нэг юм 16 битийн ч юм уу нэг иймэрхүү юунаас гаргаад ирж байгаа одоо нэг юм за нэг 16 битийг ингээд багцуулгаад ингээд авчих юм бол тэрэн дээр зөвхөн 4 бит л хяналтын бит байна. За тэгээд үлдсэн бүх битүүдээ ингээд хянаа авчин гэсэн үг 4 бит. Тэгэхээр юун 3 дахиж явуулах те юун 4 дахиж явуулах. Ерөөсөө эдрийг нь хараа авчдаг. За яадаг вэ гэхээр нэг бит нь болохоор зөвхөн одоо юм тэгш тооны багнуудыг нь хяндаг. За тэгээд энд алдаа байх юм бол одоо тэр дотор хідэн ширхэг бит байна гэдгийг тоолоод тэгээд тэрийг нь тавьчих гэсэн үг байхгүй. Тэгш тоотой байх юм бол тэггээ тавьчин сандгатаатай байх юм бол нэггээ тавьчихна. Хяналтын бит. За тэнгуү тэр дотор алдаа байхгүй байх юм бол тэр чинь тэгш тоотой биш сандгаа тоотой баган дээр гарсан байна гэсэн үг эзэн мэдчихдэг ч юм уу те. За нөгөө нэг бас нэг нь болохоор баруун зүүнтлийг нь хянж яддаг тийм үү. Тэгээ барууны хянаа зүүнний баруун дээр нь алдаа байхгүй юм бол зүүн дээр нь алдаа байна гэсэн үг их мэтлээ. За нөгөө нэг үлдсэн хоёр нь болохоор энийг юм баганаар ш мөрөөр нь хийдэг те. Тэгш тооны мөрүүдийг нь хянчдаг, альсгүй дээд доотлын мөрүүдийг нь хянчдаг гэх мэтлэн ийм 4 бит. Сонгомол байдал хянч. За тэгээд 16 бит чинь бүр олон болоод ингээд эхлэх юм бол энэ битүүд нь болохоор одоо ингэж илүү багаар нэмэгдэнэ. Одоо нэгэсэндээ бүр их мэдээллийг бол би илүү цөөхөн битээр, бүр их мэдээллийг бүр цөөхөн битээр ингээд хянаад яваад авах боломжтой. За тэгэхээр бид нар бол бүхэл бүтэн санах хоох тэ 3-2-ыг ингээд зөвхөн ийм хяналтын битүүдээр дүүргэж явахаар энэ хамын кодыг ашиглаж байгаа бол ерөөсөө найдвартай ингээд хянаа авчдаг. За ямар ч гэсэн иймэрхүү аргаар бол өнөөдөр бид нар бол энэ сансрын туяа гэдэг айхтар аюулаас. За тэгээд дээрэс нь одоо зөвхөн энэ сансрын туяас гадна санах хойд болон энэ мэдээлэл хоорондоо дамжиж явах үедээ, хуулбарлагдж явах үедээ, зөөвөрлөгж явах үедээ, хадгалагдж явах үедээ, боловсруулагдж явах үедээ ингэж гарч байгаа энэ алдаануудыг бид нар тодорхой хэмжээгээр бууруулад одоо ингэж аврагддаг байна. Нэгэсэндээ энэ хамын код гэдэг алгоритм алдаа засдаг алгоритм байгаагүйсэн бол өнөөдөр сансар окторгоо бидрийг нэг бол аврах том компьютертэйгээ байжээ. Өгөөл ерөөсөө компьютер бол гэдэг ийм л арга хэмжээ авах гэдэг юм гэсэн. За нэг иймэрхүү юм болж байгаа. За гэтэл дахиад нэг одоо за нэг ашгүй нэг санахын асуудлаасаа гарлаа. Ингээд бид нар ирээдүйд илүү сайн хөгжиж чаддаг болно гэхээр дахиад нэг алдаа гараад одоо нэг юм асуудал гараад ирж байгаа. За тэр нь болохоор бас нэг юм хан мөрөө зогссон. За энэ бол өмнөх нэвтрүүлгүүдээр зөндөө ярьсан. Энэ бол ерөөсөө энэ санахын хан гэдэг зүйл. Санахын хан. За энэ юу дүү за хаалт хүрэн өөрийнхөө универсал машиныг одоо ер нь бол бодит компьютер болох гэдэг загвар гаргаж байгаа юм л да. Нэг ACE гэдэг компьютер гаргасан гэж ярьжсэн шүү дээ. Гарахгаа оролцсон чинь найзууд наа чинь энэ чирэггүй огмог гэд. Юу лээ бүтггүй мөрөөдөл энэ төр гэд найзууд нь ерөөсөө ийгээг байхгүй. Одоо хамтран ажиллагчд нь зөвшөөрөөгүй. За тэгээд энэ дээр болохоор ер нь бол тэр санах хоогоо одоо програма хадгалт янз бүрийн гой юмнуудыг архитектурын хувьд бол одоо орчин үед бид нар ашиглаж байгаа компьютерээс хамаагүй илүү юм архитектур байсан. Гэвч одоо ерөнхийдөө хийгдэг гаццсан
За тэгээд удахгүй ер нь бол John von Neumann-ийн компьютер гарч ирснээрээ энэ асуудлууд бол шийдэгдээд одоо анхны ерөнхий зориултын бүх бодлогыг боддог ийм компьютер бодитоор одоо онл биш бодитоор мэдлсэн баг. За гэхдээ энэ Алан Тюрингийн анх гаргасан загвараас бол von Neumann-ийн загвар бол нэг жоохон дутагдaltaй. Гэхдээ Алан Тюрингийнх ч ер нь л адилхан л та. Гэхдээ арай дээр ч юм уу иймэрхүү л байсан. Завшаан тохиолдолд одоо John von Neumann-ийн компьютер анх гараад ирлээ шүү дээ. За тэгээ энэ ингээд цаашаа явсаар байгаад ерөөсөө von Neumann-ийн архитектур буюу өнөөдрийн бид нар ашиглаж байгаа гар утсан дээр компьютер дээр сервер дээр бүгдээр нь энэ von Neumann-ийн архитектур ашиглаж байгаа. За энэ von Neumann-ийн архитектур бол ерөөсөө санахоо байна. Тэгээд ерөөсөө энэ процессор байна. Ингээл энэ хоёрын хооронд энэ нэг нарийнхан лонкны үзүүтэй. За энийг бол орчин үед бид нар von Neumann-ийн лонкны үзүү гэдэг байгаа шүү дээ, тий. За энэ лонкны үзүүл ерөөсөө бидний одоо дараагийн санахоо одоо ингэ юу болж байгаа. Одоо саад болж байгаа. За бид нар амар хөгжчихлээ. Тэ одоо өшөө цаашаа явъя гэдгсэн чинь яг хөө болоодсэн л доо ингээл те багаар хөгжөөл ингээл нөгөө нэг компьютер тоглоом тоглодог хүмүүс, график дизайн хийдэг хүмүүсийн хэрэгцээ шаардлага айгүй өндөр. Тэ өшөөл хүчтэй компьютер хэрэгтэй байдаг. Гэтэл тэрийг нэгэл гүйцэтгэл ингээл хунтаа явж чинь сүүлд одоо химэл оюухан эсвэл одоо бидний одоо хэрэгжилж байгаа юм те ChatGPT эгүүнэ митийн трансформер загварууд гарч ирээд бүр тэр санахоо одоо те нарийнхан хүзүүгүүлстэй бүр ингээд тасар татчих ингэж гарч ирж байгаа. За энэ бол ерөөсөө амар том чөтөр тушаана гэдгийг бол мэдж аваад за энэ л ерөөсөө санахоо дараагийн бидний шийдэх ёстой асуудал юм байна гэдэг. За энэ асуудлыг бол анханасаа уг нь бол Алан Тюрингийн нөгөө нэг универсал компьютер гэдэг юм дээрс нь универсал машин гэдэг юм дээрс шууд харагддаг. Боддоо хязгааргүй урт тууз тэгээ ганцхан ширхэг толгой. Юу гэсэн үг юм бэ ч тийм биз дээ. Тийм хязгааргүй урт нь ч бас юу гэдэг те ганц толгойн. Харин тий ганцхан толгойтой. За тэгэхээр эн чинь ерөөсөө за энэ нэстэ бүтэхгүй мэн гэдгийг шууд харагдаж байгаа байхгүй тий. Яг л нэг бэрдийн үлгэр гэдэг шиг хязгааргүй хоол байгаад байдаг. Хязгааргүй том одоод байгаад байдаг. Дунд нь нарийнхан ганцхан хоол байдаг. Тэгээ айгүй хөлсөөд байдаг. Тэгээ нэг хязгааргүй хоол байдаг гэхээр нарийнхан хоолоо тий. Яг энтэй адилах юм болоод ерөөсөө энэ өндөрлөгтний түүх болоо ингээд бас ингээд орчхон одоо юун дээрээ юу гэдэг үлээ зааг дээр ирсэн те цаашаа хөгжих үү яах уу их хөгдөг дээр ирсэн гэх. Тийм. За энийг шийдэх айгүй хөөрхөн аргууд байж олон л та. За жишээлбэл айгүй ойлгомжтой. Тэр толгойнуудыг олон болгочиход болох юм биш үү гэдэг асуудал. За тэгвэл өнөөдрийн бидний компьютер бүгдээрээ энийг ашиглаж байгаа. Нөгөө нэг олон чөмтэй процессор гэдэг чинь ерөөсөө л олон толгойтой л гэсэн үг. Нөгөө нэг хязгааргүй урт санахын туудсан дээр нэг ширхэг толгой биш олон толгойл тавьсан гэсэн үг байхгүй. За энэ бол ерөөсөө лонхны үзэг бол жоохон хөргөн болгоно. Тэрнээс ч лонхны үзэг тэр чигт байхгүй болохгүй юм асуудал. За von Neumann бол энийг шууд олж харсан. За окей энийг бол би бол хүлээн зөвшөөрч байна. Айгуу том алдаа хийсэн байна. Та нар энэ маягаар явах юм бол ирээдүйд энэ миний лонхны үзэнд тэгэлж унаад гачи юм болно шүү гэд. За тэгээ оронд нь өөрийнх нь санал болгосон нэг тийм арга байгаад. За тэр арга бол айгүй тийм супер арга. Тэр нь болохоор түрүүн хэлсэн шүү дээ. Нейроморфик, параллел тооцоол моцоол гэдэг те. За ерөөсөө амар амархан анх одоо нэвтрүүлэг эхэлж байгаа хэлсэн. Тюрингийн универсал машин дээр нэг сонин зүйл байна. Энэ санах хойно давхартлууд гэдэг. 3 санах хойно. За нэг тууз гэдэг чинь өөрөө санах хойно юм байна. За тэгээд нэг толгой дотор ч өмнөх төлөвөө санах юм нэг санах хойно гэж. За тэгээд толгой дотор дахиад нөгөө нэг програм тэ заавра санах юм бас нэг юм санах хойнод гэж. За окей, Алан Тюринг, von Neumann хоёр бол нэг програм гэдэг санах хойгийг толгойноос нь санах хойроо шилжүүлээд нөгөө тууз руу шилжүүлээд за 2 санах хойд болчихж байгаа. Толгойн хамгийн сүүлд ямар байснаа сандаг санахаа, төлөвийн санахаа. Тэгээ нөгөөт нь болохоор одоо бид тэр үндсэн тууз шүү дээ тий. За гэтэл энэ von Neumann болохоор энийг ингэсэн баг. Энэ толгой өөрөө санах хойтой байх чинь бид нар нэмэлт санах хойгоор юу яах юм? Тэгээд баахан юм толгойнууд л бай. Тэгээд тууз нь байхгүй болчих. Ингээ болоо яриасаа. За тэр баахан толгой байхаар чинь тэр толгой болгом чинь өөрөө тэр жижиг санахаатай. Эдгээр чинь нийлээд нэг мангар том тууз шиг юм санахаа болчихж байгаа байхгүй юу? Тэр туузын хэрэг байхгүй юм байна одоо. А энэ тэр толгойнууд юу вэ гэхээр зөвхөн иргэн одоо хөрш тий иргэн тойрныхоо толгойнуудыг л уншина. Тэр дотор миний иргэн тойрон толгойнууд ямар юм хийж байна. Том аятайхан сонсогдож байна. Ер нь айгүй амархан болж байгаа юм тий. Тэгээд ерөөсөө санах хой дотор санах хой процессор хоёрын донд ямар нэг юм лонхны үзүү үсэл наашаас нь зөөх гээл ингээл болоод нөгөөдгөөс нь болж энергийн альтернатив үсэлтэй талд байхаар ч айгүй амар юм биш үү? Айгүй амар гоохгүй тий. Тэгээ бүгд өөр өөрч байгаа санах хойг
ойгоо эргэн тойрныхын нөхдүүдийг уншиж байгаа л өөрийгөө өөрчилчихнэ. За тэгэл ерөөсөө энэ компьютерыг болчихж байгаа. За тэгээ энд санах хой хаана вэ? Тэнд тооцоол нь явагддаг болчихж байгаа. Ийм гайхалтай санагдаж байна. За энийг болохоор cellular automata гэж нэрлэдэг байгаа. Cellular automata. За өнөөдөр бидний нэг бол янз бүрийн юмнууд хэрэглэдэг. За жишээлбэл одоо шингэний айлсгал хийн одоо динамикийн симуляцийг хийгээд ашиглаж байна. За айлсгал одоо энэ янз бүрийн жижиг сажиг юм тоглоом юу гэдэм юунууд байгаа. Одоо жишээлбэл ийм хээ зурдаг ийм алгоритмуудыг бичсэн байгаа. Анх фономын дээр cellular automata дээр. За баахан нүднүүд л шүү дээ. Баахан толгоонууд байна тий. За тэр толгойн зөвхөн эргэн тойрныхоо толгоонуудыг л уншина. Тэгээд өөрийнхөө төлөвийг өөрчилнө. За ингээ болоо. Тусдаа санах хой байхгүй. За ингээд ингэсэн чи юу болсон бэ гэсэн чинь янз бүрийн гой ингээл дүрснүүд, янз бүрийн гой хээнүүд ингээд зурагдчих. Нэгсэнд одоо бид нар ямар нэгэн тийм програм байхгүйгээр ямар нэг одоо тийм тусдаа санах хой байхгүйгээр зөвхөн баах юм өөрийнхөө төлөвийг сандаг толгоонууд нийлээд янз бүрийн гоё ийм зураг зурж байгаа. Эндээс одоо энэ computational biology буюу одоо энэ юу лээ тооцоологдох биологи гэх юм уу те. Ер нь бол компьютер ашиглаж энэ биологийг энэ ДНК-г одоо ингэж симуляцлдаг, тооцоолдог ийм цоошин салбар нэмэгдсэн байдаг. Ямар сонин салбар руу оруулж үү те. Яг үнэн тий. Тэгээ энэ ДНК дотор энэ амтны энэ хээ судлууд те тэр ясан дээр нөгаа ясгийн гадна талын одоо юу гэдэг тэр хамгаалтын ясал гэдэг үстэй те мембран байгаа штэ эсвэл бүр амтны бүр хатуу юм одоо юм шээл морфолого хэлбэр тий ийм одоо тэр нэг хясаам ясаа байхгүй те хясаам ясааны хэмээнүүд яаж үсэ тэр амттын хээ судлууд одоо тэр нэг юм ягвар магвар юу гэдэг тэр сон хэдэ чинь тусдаа байгаа хээ судлгээ те тэр хээ судалж анх энд ингэ тавьдаж байгаа хүнсэн те за тэгэхээр энэ cellular automata гэдэг бол ерөөсөө энэ чинь амар том биологийн салбарыг хүртэл тавьсан байна тий. Тухайд бол ДНК гэдэг юм байх боломжтой гэдгийг гаргаж ирсэн байгаа. За тэгээд хамгийн чухал нь одоо тэр фоном чи өөрийнхөө алдааг залруулах гэдэг байгаа шүү дээ. Энэ нөгөө миний бүтээсэн архитектур дээр миний одоо нэрээр нэрлэгдсэн лонхны үзээ байгаа гэдэг. Яг фоном нь өөрөө чинь лонхны үзээ гэж нэрлэегүй л дээ. Сүүлд одоо фономын архитектур дээр ийм алдаа гараад байна. Ийм асуудал үүсээд ингээд фономын нэрээр нэрлсэн байдаг. Гэхдээ л тухайд бол өөрөө энэ алдаагаа олж хараад энэ лонхны үзээг олж хараад шийдвэрлэж байгаа арга нь cellular automata байхгүй. Нүд булган өөр ингэсэн одоо санах хойтой нүд булган өөр ингэсэн одоо процесс хийдэг. Тэгээд эргэн тойрныхоо нүднүүдтэй харилцаад ингээд тийм тооцооллыг ингэж хийж болох юм байна. Ингэх юм бол нэгт параллел болох юм байна. Хоёр санах хой хааны тийм тооцоол хийгддэг болох юм байна. Одоо ерөөсөө гурав санах хой бидэрт одоо тийм тусдаа санах хой хэрэг байхгүй юм лонхны үзэн байхгүй болчих юм байна. Ингээд маш хурдан бодогддог болох юм байна. Тэгэхгүй болохоор орчин үед бид нар яадаг вэ гэхээр энэ cellular automata гэж бас л адилхан одоо компьютер дээр л хийж байгаа шүү дээ. Одоо хүртэл бид нар энэ параллел компьютер одоо хүртэл энэ фономны анх бодож исэн компьютерийг бол бид нар хийж чадаагүй л байгаа. Гэтэл орчин үеийн компьютер дээр ихээр яадаг вэ гэхээр нүд болгоныг ингээд нэг нэгээр боддог байхгүй да. Тэгэхээр одоо тэр одоо симуляц байна уу юу байна уу тэр бүх бодлогуудыг нь угаасаа л адилхан л нөгөө нэг лонхны үзүүрээр л бодож байгаа гэсэн. Симуляцлж байгаа. За хэрвээ яг жингнээс одоо тэр чипний одоо нүд болгон өөр өөртнээр санах хойтой тэгээд хоорондоо ингээд санах бодож чаддаг болчих юм бол энэ чинь маш хурдан нэгэн зэрэг бодох байхгүй юу? Нэг нэгээр ингээл бодож байгаа хооронд техникс шиг болох гэдэг байгаа байхгүй тий. Тус тэр болгондоо ботчихно. Тий наа ч тест амар гоё юм байхгүй юу? Алан тюринг ч гэсэн одоо фоном ч гэсэн ерөөсөө энэ одоо орчин үеийн энэ бидний бүтээсэн компьютер лонхны үзүүтэй компьютер биш одоо жинхэнэ компьютер бол ерөөсөө хүний тарих шиг байх хэвээр тий. Хүний тарих нь тусдаа санах хоо гэдэг юм байдгүй шүү дээ. Хүний тарих чи өөрөө дотроо одоо энэ нейронуудын холбоонуудын хооронд санах хоо гэдэг юм үүсэж байгаа. За тэр үүссэн газараа л ерөөсөө тэр процессыг хийж байгаа параллелаар хийгдэж байгаа тий. За тэгэхээр ерөөсөө энэ хүний тарих шиг байх хэвээр гэдэг энэ зүйл ч одоо эндээс гарч ирж байгаа. Гэтэ тэр cellular automata гэдэг бол үнэхээр гайхалтай юм зүйл. За орчин үеийн ер нь бол бүх тооцоолууд одоо ер нь бол одоо бидний юу гэдэг тэр нэг квантын физикийн тооцоол моцол одоо энэ юу гэж нэрлэдэг латис тооцоол тэр гэж нэрлэдэг. Эдгээр чи бүгдээрээ ерөөсөө энэ cellular automata буюу энэ шатрын нүд шиг ингэж хувааж байгаа л нүд болгон дээр нь тус тус ингээд тооцоолуудын параллелээр хийгээд явдаг ийм аргыг гаргаж ирсэн ийм гайхалтай зүйлийг санал болгосон. Даанч тэгээд одоо хүртэл тэр нь бүтээгдэг. За энийг юу бүтээж болох вэ гэдээ ингээд хайж исэн түүхийг бол өмнө одоо neuromorphic computer гэдэг анги дээрээс хальт ирсэн байгаа тийм. Ер нь бол энэ memory store гэдэг юм байх хэрэгтэй байна. Энэ цахилгаан хэлхээний онолт чинь нэг юм дутуу байна. Энэ эсэргүүцэл, индуктор, капаситор гэдэг ийм гурван зүйлээс гадна дөрөв дэх нэг юм байх хэрэгтэй байна. Ийм хөвсдөг эсэргүүцэл буюу
memory resistor гэдэг байна. Memory resistor гэдэг юм байх хэрэгтэй. Тэгээд энэ хаана ингээд хайгаад болохгүй хийх гээд чадахгүй ингээд байжсэн чинь байгаль LED хийсэн байсныг нөгөө нэг squid чи юу гэлээ? Тийм. Ядмар гэдэг. Ядмар тий. Ядмар гэдэг үг чинь би мартчихад байгаа. Ядмар гэдэг амтны тэр нейрон амар том байсан. Чи хүний нүдэнд харагдахаар энэ чинь бараг 10 см урттай. Ийм том нейрон эсгэж юу гэсэн үг те. Түнхчил ингээл дээр ингээл нөгөө нэг электрод катодуудаа ингэж юу яаж байгаа л тог мог цохиулал ингээд орч үзсэн шүү дээ. Тэгсэн чи тэр нь яг байгалийн бүтээсэн memory register байсан. Хайгаадсан юм байсан. За тэгэхээр бид нар memory register гэдэг юм ил хийчих юм бол одоо фон аймын үсээд байгаа энэ зүйлийг хийж чадах нэ. Одоо энэ нөгөө нэг cellular автоматон одоо нэг хүний тарих гэдэг байгаа энэ бүх зүйлүүд чигээд нөгөө нэг лонхны үзүүн арилаад ингээ сайхан явах нэ. Одоо сансрын туяанаас бол хамгаалагдана. Бид нар ямар нэгэн алгоритм хэрэглэх шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр бидний тарих ажиллахдаа нэг эс нь өглөө байлаа. Ерөөсө хамаа байдаггүй байхгүй. Тэнд ямар ч тийм санах устж алга болтгоо. Ягаад гэвэл магадaltaй байдлаар ажилдаг, параллел байдлаар ажилдаг болохоор нэг эстэнд чад хийлээ. Тэнд нэг эс нь угаасаа тэр үүрэгт ажлыг хийгээл ингээд ерөөсө санахоо гэдэг зүйл бол энэ дотор найдвартай хадгалагдчихдаг. За бидний тархинаас нэг хэсгийг ингээд баг ингээд зулгаагаад авцсан ч баг бидний санахоо байж лээ. Ашигтай гинэ тэ. Тэ ямар ч юм. За тэгэхээр ерөөсө тэр лонхны үзүүнээс гадна одоо энэ санахоо сансрын туяа хурж ирээд мөргөөд алга болгоод байгаа асуудал чинь бид нар хитрхийн санахоо бие тулганд ингэж ач холбогдлогоо нэг ширэг биетээс хитрхи ийм хамааралтай байгаа байхгүй те нэг биетийн аюулгүй байдлаас маш хамааралтай ийм маш эмзэг ийм компьютерийг бүтээсэн. За гэтэл бид нар хиймэл оюун ухаан шиг эсвэл хүний тарих шиг эсвэл одоо энэ саяны memory register гэдэг байгаа шүү дээ тийм ийм cellular автоматон шиг ийм компьютер хийчих юм бол тэр чинь магадaltaй байдлаар нэг нь унтраад буюу нэжээд нь унтарсан ч гэсэн ер нь бол ингээ тийм бусд нь бол аваа явцдаг ийм сайхан компьютертэй болно гэсэн үг. За тэгэхээр нэг иймэрхүү түүх байна. Сансар өгтрүүгөө бид тэрийг одоо тийм хичнээн та нар чим үү бидрийг ингэж зогсоох гэсэн бид нар зогсохгүй бай гэдэг бид нар бол өдний хүртэл оргилж байгаа. Гэтэ бас болоогүй л. Бидний энэ гайхалтай компьютер лөө энэ сансрын одоо тэр нейтрон юмнууд орж чаддгүй бах тий. Тархилуу юу? Үгүй тэр аваачаад ингээд очоо бидний тархин дотор bit flip хийсэн ч гэсэн бидний нэг тархич нь түрүүний хийсэн шүү дээ тий. Параллелээр ажиллаж байгаа нэгт хоёрт магадaltaй байдлаар ажиллаж байгаа болохоор фон 8 яг тэгж хэлсэн байхгүй. Хүний тархи ганц 2-9 алга болсон ч гэсэн зүгээр ажиллана. Компьютер бол ганц бит нь алга болоход ерөөсөө тэр чигтээ үр дүнд бодоо болно гэдгийг л ном дээр бичсэн байдаг. Гайхалтай. Бүр тархиараа бахархчихлаа. Яг үнэ. Ийм ундаг систем байх гэж нэрээ. Өдний хүртэл бид энийг гаргаж ирж чадахгүй шүү дээ. Энэ ундаг компьютер чадахгүй байна. За баярлалаа Асада. Маш сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнээ оюун болор савт компани. За аюулгүй дижитал орчныг хамтаа бүтээх Юнтэл компани ивент гэж ажиллаа. Нэвтрүүлгийн ТV, Одмондөр радио 107 83.3 хүс хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигыг тэгсэн ятаа хүлээж байна. Утгагүй болцгоё. Утгагүй болцгоё. Баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.